Энэ сургалтын талаар сонирхоод мэдээлэл авахар энэхүү вебсайт очиж байгаа та бүхэнд сургалтын хөтөлбөр болон сургалтын талаар мэдээлэл багцлаа товчгоо маш хурдан хүргэе. За тэгэхээр энэ сургалтын талаар мэдээлэл хүргэхээс өмнө өөрийгөө товчхон танилцуулъя. Намайг Төвшин Баяр гэдэг мэдээллийн технологи мэргэжилтэй мэргэжлэрээ ажилладаг. За мөн 2019 оноос эхлээд Тэнцэгийн вебсайт, Тэнцэгийн гэдэг Facebook пэйж, YouTube сүрэг болоод ажиллаж байгаа. Тэгэхээр эдгээрийг ажиллаж байгаагийн гол зорилго нь одоо мэдээллийн технологийн зарим мэдлэг ур чадрыг сурч эзэмших хүмүүс туслах зорилготой. За тэгэхээр одоо Facebook пэйж, YouTube сувгаараа яг энэ чиглэлийн видео хичээл, видео бичлэгүүдийг хийгээд хүргэдэг байгаа. Мөн одоо Тэнцэгийн вебсайтаараа одоо төлбөртэй болсон төлбөргүй захин сургалтуудыг явуулдаг байгаа. За тэгэхээр энэ сургалтын хувьд гэхээр одоо миний сургалтуудыг авдаг, одоо миний бичлэг Facebook пэйж болон YouTube дээр байгаа бичлэгүүдийг үздэг хүмүүсээс ирсэн асуултууд мөн одоо төлбөртэй болон төлбөргүйгээр одоо ингээ ганцаарчилсан энэ сургалт зөвлөгөө авдаг багш нарын хатар асууж байгаа зүйлээр нь үндэслээд энэ сургалтынхаа хөтөлбөрийг боловсруулсан байгаа. За тэгээд ингээ ганц багш нарт өгж байгаа ганцаарчилсан ингээ зөвлөгөөр ингээ харж байхад ер нь бол үндэслээд бол хэмжсэн. За багш нарт маань ингээ өдөр тутмын ажлаа ингээ гүйцэтгэхэд энэ мэдээлэл технологийн энэ чиглэлийн мэдлэг чадвар үнэхээр хэрэгтэй байдаг юм байна гэж энэ дээр үндэслээд ингээ боловсруулсан гэж ойлгоо. За тэгэхээр энэхүү сургалтын хөтөлбөрөөр нийтдээ 6 модуль сурч байгаа. За тэгэхээр нэгдүгээрт нь бол одоо зохиогч ирэхгүй нөөцүүдийг хэрхэн татчих вэ? Хоёрдугаарт нь захим одоо гэрийн даалгаврыг засах зөвлөгөө өгөх. Гуравдугаарт нь одоо Zoom-ыг ашиглаж байгаа тохиолдолд заавал одоо хийх ёстой тохируулгууд цэдгээрийн хэрэглээний талаар дөрөвт нь их хэмжээний файлыг дамжуулах, хүлээн авах. Тавд нь Facebook одоо группийг дээрх агуулга, оновчтой зөв зохион байгуулж нийтлэх. 6 дугаарт нь Facebook одоо сувга нэгээд хүнийгээ сургалтанд ашиглах гэсэн ийм 6 модуль сургалт байгаа. Тэгэхээр та бүхэн магадгүй одоо ингэ ингэж бодоод энэ одоо та бүхний цэцлэгээс нэг 20-30 минутын үргэлжлэх юм видео хичээлүүд бол ер нь бол байхгүй шүү. Тэгэхээр модуль тус бүр нь болохоор 3-аас 5 минут үргэлжилсэн ийм огны хэмжээний видео хичээлүүдээс бүрдэж байгаа. Тэгээд та бүхэн маань одоо энэ тухайн модуль болгон дээр юу судлах талаар мэдээлэл авахыг хүсэж байгаа бол яг одоо энэ вебсайт ингээд доош нь гүйлгээд харахад ингээд сургалтын хөтөлбөр гэж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр дээр нь одоо модуль тус дээр дэлгэрэнгүй харах гэсэн товчон дээр дарахаар тухайн модулаараа юу үзэх талаарх мэдээлэлүүд нь байж байгаа. Тэгэхээр яг танд одоо энэ чиглэлийн сургалт одоо мэдлэг хэрэгтэй байгаа бол бүртгүүлээд баталгаажуулаарай. За тэгээд сургалтаараа уулзцгаая.